Дааш цогтуугийн хар гайгаар оршуулгын газар хонжээ. Өөлгөө хоёр найзтайгаа хамтран баян хошуунд нэгэн хөрөнгөчнээтэй айлд хоёр давхар байр барьж өгөөд чамлахааргүй мөнгө авчээ. Тэр гурав ажлынхаа хөлсийг авсан өдрөө тарган хоньны өрөөл мах хэдэн лонх хатуу юм авч хотын төвд байдаг Батаагийнд очиж тухалжээ. Сар гаруй ажилласны хүчинд чамлахааргүй мөнгөтэй болчихлоо. Өнөөдөр энэ муу зовлогыг амраагаад өгье гэж хөлгөө хэлээд сүн түшв. Ажлыг хийсэн шиг хийдэг алтан гартай улс чинь эхлээд ухын доозоор явуулчихсан нь дээр үсттэй гэж дашийг шулганахад гөлгөөч иймэлэг хүлээж байсан юм шиг шүүгэн дотор байсан том стаканыг шүүрэн авч мэлтийтлэн дүүргээд хоёр нөхөртөө барив. Өөрөө ч хоцорсонгүй. Өдөлгүй 3 лонх суларч тогоо дүүрэн маханч буцлав. Хутга тавилгүй мах идэж хундаг тавилгүй арх уун гэж үүнийг л хэлэх байх та гэж Батааг өнгөрөхөд дааш тэр үнэн шүү. Өлгөө дахиад нэг шил архи задлчих. Хоолныхоо өмнө нэг татчих гэж шавдуулав. Эхүүдийн хэрд эхэлсэн бяцхан найр шуурхайхан үргэлжилсээр нар барууна хэвээх үед гурвуулаа тас өсөрчээ. Хожим даш өгүүлэхдээ намайг унтаж байтал ямар нэгэн юм татаж чангаагаад байх шиг болохоор нь нөгөө хоёрыгоо 100 татгиж байгаа юм болов уу гэж бодоод нүдээ хагас нээгээд өндийвэл би оршуулгын газар хэвтэж байсан. Арх жаахан гарсан ч тарих задарчих гээд хөдөж болдоггүй юм биш. Арихын хүчилж байж өндийтэл миний хажууханд хүн гэхэд хүн биш амар амтан наашаа сүйтгэн явж байх нь нарны бүүд сарны бүүдгэр гэрэлт явж байх нь сарны бүүдгэр гэрэлт муухан харагдаад далд орчихсон. Хаана байгаа нь сайн мэдэгдэхгүй хүн яриад байх шиг байснаа цэнхэр туяа улсхийн алга болсон. Миний хажууд байгаа шарлын эхэнд байрлуулсан сэнсний чахран эргэх дуутай ижилсэх мэт дээр шар шувуу өвөөлжалан болох нь мэдэгдэхгүй юм дуугарч байв. Айсан гайхсантай эргэн тойрноо ажвал оршуулаа 49 хоноогүй ихчимэн шарил толгойн тус газар байх шиг байв. Чиний азах шиг ааштай ихч чинь өхөж далд ороод хэдхэн хонж байгаа гэлв гэж Батааг тавлангуй хэлэхэд би ихчигээ өмөөш түүнтэй маргалдаж байснаа муухан саналаа. Цогтуу хүн сохор ухаантай гэгчээр тэргэж маргалдснаас болоод ихчийнхээ шарлын дэргэд унтсан байжээ гэсэн бодол миний толгойд дуусгав. Тэгтэл ч дашаа чи яахаараа ийм харахгүй шөнөөр хүүр оршуулгын газар согтуу явдаг байна. Энд удаан байвал чамд муу юм болно шүү. Эндээс бошуухан яв гэж хэн нэгэн хүн миний чихэнд шивнээд байх шиг санагдсан. Хэрв тэр үнэн бол ихчимэн сүнсэл байж таараа гэж бодогдож байлаа. Би арайхийн бос жигчийнхээ шарлыг 3 тойроод айдаад шарил дундуур гуйван дайван уруудаж явтал артхан талд юуных нь мэдэхгүй хачин муухай дуу гарсан. Би айсан ч гэж эргэж гаралгүй гэлдэрсээр оршуулгын газраас жаахан голдлоо. Энэ үед үүр хаяарч эхэлсэн. Миний толгой дээгүүр 2 хон хэрэг гуаглж өнгөрсөн. Харин яг тэр үеэр хаанаас ч юм гараад ирснийг бүү мэд сүүлгүй 3 хөлтөө шар нохоо гэнэт миний хажуугаар гүйснээ ухсан нөхрөө ороод алга болсон. Би тэр өдрөө л баян хошууны хийдэд очиж лүүжин тавиулж ном уншуулсан болоод тэрөө надад ямар нэгэн муу юм мэдэгдээгүй гэж ярьсан юм.